Баян аврагч баяр Тэсэлдүүлсний 13 дугаар ангийн залууг дэмдэлтэй Мосолтоо Монгол улсын гард Өсгөө аврагтайгаа төрийнхөө хоёр надмаар барилт нэгдэж чинь бас их сайхан аль шившаатай гэж шүү. Бас тэмдүүлээд байна шүү дээ. барилтхан болоолаа. Олон ангийн гурван бүлгийн хамын хаяа татвар спортын хороолын хүрээсэн балиг улсын гард Аврагтаа барилтыг ингээд бүр мөрөөдөд байсан. Тэгсэн чинь Баян авраг өсгөө баяртай. Зэвсэг төрчний 13 дугаар ангийн залуу хөх байлдагч дэмдүүгээл зарддаг юм байна. Чөлөө авах хэрэггүй. Бид нар өөрсдөө чөлөөг авчихна. Өнөөдөр орой урлагийн баг наадам болно. Манайх заалтаа төлөвлөндөө. Миний хүү бас нэг наадамд ногт ганцгалж ирдгээр гарах нэ. Миний хүү тэнцээдээ төрүүлэхгүйсэн ч гэсэн аав чөлөөг нь авчихна. Танай дүү дэндвийн салаан загшигч сурц байна. Хаа юу? Маргаашаа. Уурлын мөр маань яаж тавьдаг бол та. Хүн хайр сэтгэл ирж байгаа чинь мөр мал маярч татууруулаад байгаа. Даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирх адисгүй тусгайгийн дачдаа чимбит эгэл сэргүүл чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг Сада давшин тосон садыг давна тусгай сада авхан тугийн дор жагсан тусгай сада давшин тосон садыг давна Хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бин садаа жигсэж тудаанд бэлэн байна. Садыг давах сарахгүй авхалтай. Тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан Сала давшин тосон садыг давна Тусгай сала 23 дугаар анги. Золбосоо ирээдүйд сайн бичиж аваад заяа. За ингээ 10 минут завсарлаа.
Байлдагч. Би байлдаг сүлд Сайн тоглож байна шүү. За яв цэвэрлэгээ хийе. гүйцэтгэе. За золбоо. За эхлэе. Намаа чи миний бодлоос ерөөсөө гарахгүй маа. Би чамтайгаа хурдхан уулзсан юмсан. Би тэр мөчийг тийсэн ята хүлээж байна. Харин чи намайг хүлээж авах болов. Би ганцхан энэс л аж. Би чинь зүгээр л цэрэг шүүд. Тэгтээ чамтайгаа би заавал уулзнаа. Хэд гинэ? За даахна. Ойлголоо. За юм уу? За ээж. Хүлэг морид нь хордтай, хүчит бөхчүүд нь бэртэй.
Хөнгөнөх сум нь онцтой сайхан наадж гэнэ үү? Хөөе, миний хүү чи яасан сайхан цэцэмэргэн болчихоо вэ жаа. Наадам сайхан болоо юу? Мууж яах вэ? Энэ орсныхаа авгаанартаа жаал хөзөр наадлаа. Наадам сайхан. Би яах вэ? Хэдэн зэргүүдээ барилдуулж, дуулууж хуурдуулж наадлаа. За. Энэ жил ч ер нь авиастай зэргүүд олон ирсэн байх шүү. Оо тийм үү. За миний хүү баярынхаа идэ будаанаас ид. Ээж нь бүр айраг авсан шүү. Чиний нөгөө сайхан айрагтай гэргээдийг зааж өгснөө дөө. Тий. Бүр зорж очиод тэндээс ч айраг авлаа. Та тэгээ хаус 11 дугаар ороод орчод ирж байгаа юм. Чи юу яадаг юм бэ? Нэг автобус нь суугаад шурхад явчих юм чинь. Хоёулаа соёоломоор үзэнгээ айраг үүжээ суухгүй юу? Хөөе минийхөө. Нөгөө машин дээрээ наадаг зөвшөөрлийн бичгийг авсан уу? Тэр зөвшөөрөл аваа наачихсан ээж. За. За минийхөө айраг. Энэ хүн сайхан давхиж байна аа. За минийхөө айраг. Манай юм хунасаа ид. За. Удахгүй ингэж бууцгаана. Хээ. За тэр. Ээж. Би энэ жил таныг соёлын морилд дагуулж явж чадахгүй нэ. За яаж вэ? Та тогтох сарнаа хоёртой зүг явчихдаггүй. Хоёрт. Тэр ярихгүй. Одоо ажил гээд намайг бүр ганцаар ингэ хаяад явдаг. Бүр наадамч дагуулж явахгүй шүү дээ. Чи яадгийн ангийнхаа нэг хэдэн хар юмтай нийлэх гэж байгаа юм. Гүй ээж. Та тэр хоёртой зүг явцгаалаа тэхүү. Намайг одоо сарнаа танд илүү хантай шүү дээ. Гүй яаж байгаа юм бэ? Би өөрөө 3 сайхан хүүтэй. Тэгээ хүний хүүхэд дагаад наадам үзээд явж явах юм уу? Гүй чи чинь цэргийн сургуулийнхан 10 жилийнхэн гээд ямар чиний нийлэх чинь барагдах юм биш. Тэгээс санжигч явахаар чи зүгээр нэг хантай болмоор юм. Минийхөө сайхан бууцээд. Ээж. Яг үнэ хэлэхэд би нэг бүсэг өнөөдөр соёлмоор хамт үзэг хэлсэн юм аа. Юу гэнэ? Тэгээ ямар анх уулзчихэж ээжигээ дагуулад очилтэй байж тээ тийм ээ. За чи ээжигээ хуураагүй үз. Нээрээ. За тэгвэл ерөөсөө ээж нь ингэя. Би 7 болтол явъя. За. Тэгээд долцдог чинь намайг ирээд бүр нэг өдөр сайхан тухтай хоноод яв гэд гуйгаад идэх. Тийш очиж явлаа хонлоо би ерөөсөн. Нэрээ тэгээж очиж хэдэн өрчүүлээ ярангаа сайхан ярьж онцоо тэр. Та долцдогчийн цайг сайхан хамтдаа гэдэг үсттэй. Хаанхын хүүхдийн ээжтэй өмнө нийлж. Манай нэг байлдагч их ч байгаамаа. Завхны шилүүстэй их гэсэн. Тийм үү. За залгаа нутгийн хүүхэд байх нэ тэр чинь 80 оны ихэрдээ ээж нь аавтай чи хамт бас Авиа генералын тэтэ тэр сумд чи очиж байсан юм аа. Та тэгвэл тэр Авиа генералынхаа зээ охин гэж бодчих заа. За. Ой сайн бидээ энэ ч одоо минийхөө тэгээ айсцангаар хэрэг. Хайсан дугуулгал гэсэн үг. Таацтай гар дээрээ бөмбөрүүлэн дээ. Хүү яадгийн чи ээж нь сайн бэртээ болох юм бол ястаа алган дээрээ бөмбөрүүлнэ. Тэгээ удахгүй миний хүчний мантайс сайхан ач ээжтэй тэрүүлэх юм байгаа үстэй энэ. За юу ач зээвэ ээж юм. Ядхна бүжгэлж үзээг багт уу? Ийм болох гэж аа. Тэгнэ чи яг тэг юу ярьж мангартж байгаа бол да энэ ч одоо би өөр чиний өмнө санаа зовчих. Үгүй харин яг ингээ яриа суух гэх тэр ярих юм ерөөсөө олдохгүй.
ус бодлогочихсан юм шиг л болох юм. Тэгнэ. Би бүр чамайг мэдчихэв. Үгүй яадаг юм бэ эн чинь өөрийнхөө ангид байгаа дүүгийнхэн тугаа чигтэйхэн сайхан яриад өгчихгүй юм миний хүү. Дүүгийнхэн тухай ярьсаар байгаад одоо бүр ярих ч юм байхгүй болчихсон. За. Ер нь ээж нь явлаа. Цуслангийн унаанд суугаад явчих ээж. Автобус унаа гэд яах вэ ээж? Би таныг таксинд суулгаад өгье заяа. Таксины чинь мөнгийг би төлье. За. Ээж нь хувцас солиодох юм. Энжлийн наадмын хошуурч сайхан амттай байна шүү. Жил болгон л амттай байдаг үсттэй. Энжлийнх илүү онцгой амттай чи мэдрэхгүй байх гэж үлээ. Надад бас тгий санагдаад байсан. Би бас чиний бодсныг л хэлсэн. Чамтай хамт сууж байхад наадам чи одоо хүртэл өнгөлөг сайхан харагдаж байна. Нэг царай муутай өхөн дагуулаа явахаар наадамчин бүсгүүчүүд өнгөтэй харагдах нь аргагүй шүү дээ. За яадаа гэжтэй. Чи царайлаг шүү дээ. Би чамайг усын тагин шиг л харддаг шүү. За болоо хүн цаашлуулаа. Чи бас тэгж гал хүний үг гадар гээхгүй санаатай юм аа. Манайхан чи ер нь удмаараа тийм шүү. Чи дэндийг анзаарсан биз дээ. Заадхны чи үг хэлнээс та гүйцэгдэхгүй шүү дээ. Аавын цээжл гэсэн үг. Би заримдаа өрөөнийхөө алгийг онгорхоо орхичоод дэндвийн цэргүүтээ ярьж байгааг сонсдгийг. Бүр хизээ язаны л мандаа уяачиг юм ярина шүү дээ. Манай дэндэг чи сумандаа бол манлаа уяач. Тэднийх ер нь их хурд сайтай л да. Жил болгоны наадмаар мордны ер нь айргийн тав дотор тавьчихтэй. Аав нь гээд ямар сайхан өгшин байдаг гэж. Яг дэндэг шиг улаан туг гэж уулгаалсан нэг сайхан өгшин байд юм аа. Утгаас анхаар дэндвийн маань аав нүдэнд харагддаг шүү дээ. Нутгийн хөвгчүү сайхан шүү. Өнгөр бар нүднээс нухаа өгсөн. Нутгийнхаа хөвгчүүтэй ярьж суухад муу аав минь нүдэнд харагдах шиг болдог. Та аль нутгийн хүн бэ? Алтан улсынхаа хормойд нь төрж. Хөгч чулуудад нь өвдгөө хацаж ирсэн шүү дээ. Манай аав чинь анх аймгийнхаа цэргийн хэлцэд ажиллаж байгаад сүүлд нь цэргийн ангийн дарга болсон юм байт. Хүн ер нь удмаа дагдаг гэж үнэ юм аа. Нисгэгчийн хүн нисгэгч болдог гэдэг шиг цэргийн даргын хүн одоо цэргийн дарга болно гэж зүтгэж байна. Манай аав хурандаа цолтой. Ах маань дэдүрэндээ. Дүү маань ахмад. Би л муугаараа ахлах тэслэгчдэр байх шүү дээ. Тэгвэл танайхан чинь тэгвэл бүгдээрээ цэргийн хүмүүс юм биш үү? Ээж хүртэл би турандагийн бөөр заана гэж. Бүр нүдэнд харагдчихлаа. Ээж минь намайг эхнэр аав гэж тушаагаад аа. Тэгсэн би эхнэр авахгүй явсаар үдээ 30 хүрчлээ. Та одоо 30-тай юм уу? Яасан. Юм өгш харагдаж байна. Ингээд насаараа голгох юм да. За яалаа гэжтэй. Цэргүүдээ дагаад гүгээд ахлаар 18 чиглэл гялцсан шүү дээ. Би чи ахмад цолтой байснаа сүйд нь ахлах тэслэгч рүү хальтгий шигчсэн бүтлгүй юм дөө. Мөр ирж ах шиг байна. Хоёулаа барин цухаар хөдлөх үү? Мөрд ирэхээр өөрөө ирэхгүй нүднээс харах юм аа. Миний ч гэсэн нүднээс нулимс хардгийг. Тэгвэл битээр аргагүй
Монгол цэцтэй хүмүүс юм да тийм ээ. Харин тийм ээ. Наслаа. Надаа нэг дэд хурандаа найз байдгийг. Хин гэдгээ? Сарна гэдэг манай найзын ихнэр нь л дээ. За. Би тэдний том хөвчгөл байна шүү дээ. Гэртэн очиж хоолыг идээд ирэхлээр хийчихнэ. Тэгсэн өнөөдөр намайг заавчгүй гэртээ иргээд болтгоо. Ирэх хэрэгтэй бүр заавчгүй чамайг дагуулж иргээд болтгоо. Хоёул хамт тэдний очиадгүй. Үе юу гэсэн үг юм бэ? Та хоёр чинь өчигдрөөс хоёр үеийнтэйгээ дуурч эхэлж байгаа хүмүүс шүү дээ. Чи намайг битгий таа гэдэг байл да. Та гэхлээр чи нэг л их буурал толгойтой хөгшин шиг санагдаад байх юм. Чи гэхээр юу байдаг юм аа? Анханасаа л таагээ сурчсан болохоор. Хоёлаа манай найзын хамт очиж өгөхөө. Сайхан танилцъя. Тэгээ над мэмхийг дөнгөр дангаар хийсэн шиг үзүүл гоё үсттэй. Болио. Баяр ёслолын үеэр танихгүй айлсэл юм уу шүү дээ. За зүгээр дээ. Сарна гэд бараг галзуу шахуу хүн байгаа. Намайг чинь эхнэр авгийг загиндаг дарга нарын мал нэг юм байгаа шүү дээ. Үе чи хичнээн олон даргатай юм бэ. Яна чи хичтэй. За зөв шүү дээ. Битгий тэгэл манай найзанд очихвол таатаа гэдээ байгаарай. За юу. За. Дарга чинь тушаал уулгасан юм бол очидоо очие. За энэ машин доо явах. За тийм. За. Опа. Асан. Эчо. Порчу. Энэ залгиж харин цайны нүдүр хийвэл айтах хэлээгүй юу? Гэсэн балдуучны чинь цайны нүдүр. Наадхи чинь булчин хөгжүүлдэг гантил хэдий. Танаа завхад чинь байдаг болохоор чи ч мэдэхгүй л дээ. Манай хөдөөч энэ залгуур яг үт. Эмнийг адуултаа хэд ноцолдоход булчин аяанд өөрөө задараад ирдэг. Оо алим. Опа. За сайхан наадцгааж байна уу? Оо за сайн байцгаана уу? За сайхан наадцгааж байна уу? Ишээс. Аль мэнийхөө. Наад хүмүүс сандал авчих. За. Амар гэрээ. Хоёр чинь соёл очиж үзэн гэсэн яач ба. Харин тийм ээ. За хурц минь чаваа найз бүсгүйтэй болсон гэж сонсоод би чинь бомб баяр одод хоол хийсээр соёлонгоо үзэж чадаагүй штэ. Аль мэнийхөө. Дүү та тоглож. Мэнийхөө. Хой мэнийхөө. Онцгой төгөөг авчих юм лээ. Ха? Надад авч тоглож. За танилццгаа. Энэ хүн бол миний хамгийн дотны найз тогтох. Энэ бүсгүй бол тогтлын гэргий Сарна. Тогтох. Сарна. Манай тогтох чинь хошууц цолтой. Тусгай ангийн сургалт хариуцсан офицер. Мундаг дарга хүн дээ. Сарна бол миний дарга. Манай хүн чинь дэд хурантай цолтой хүн дээ. Дэд хурандаа гинөө? Би генерал шүү. Манай Сарна чинь битэрийг хайшинч гаргахгүй хүн дээ. За бүгдээрээ одоо сайхан найзууд олсных гэр бүлийн сайхан найзууд олноо за. Үшээ.
тэр чинь одоохондоо араас нэг гэрт орж амжаагүй л юм шүү. Орно. Би зөвшөөрлийг нь өгчээ. Манай энэ сарна гүмэн дураараа юм ярина шүү. Манай энэ хоёр чинь өмнө говийн хүмүүс. Говьшгаа уужимхан сэтгэлтэй, сайхан хүмүүстэй. Нэг гимэл намайг чинь өөрийнхөө том хөвгчийг л эрхлүүлж шүү дээ. Хорц өтөө чинь Сэргээг сургууль 9 сарын 1-нд орсноос хойш одоо хүртэл салахгүй яваа хоёр шүү дээ. Тэр байтугай нэгдүгээр курстэй хамт номхон зогсож байгаад анхнараас алтан шанаа авч өстэй байна. Тийм ээ хорцоо. Тэгэлгүй яах вэ? Хоёр ингэж хүн зодуулж яснаа гахвал тийм. За хоол идцгээ. За юм идцгээ. Юм задлаач. Оо тийх. Матцээ. За сайхан танилцъя дэлөө. Наадамч болж байна. Сайхан танилцсны төлөө. За. Үндэсний өхөө наадам ардны хувьсгалын 89 жилийн өхөө наадмын урдан азрагны уралдаанд Төв аймгийн баян сүмийн өвөр Өнгөргийн зөвхөн хүмүүн зэр газраас сүүлээ. Оюун гэрэл болсон оюун цай уясрын үйлсэн. Аман улсын улсын мандав яа Хөрөгчийн бэлтгэмбэрийн бүрэн газраар гурван Монгол улсын дайны өвөр Төв аймгийн сэргэлэн сумын үе Афган самбгийн сүхбат Манай хурц юм ярьж гин үү? Чамтай хамт соёл үзнэ гэж явсан. Юу ч ярихгүй ирж мэтгэл хүн шүү. Замдаа та хоёрын тухай зөндөө ярьж авлаа. Дааж тийм баха. 100 жиг хангинаад байсан. Энэ нөхөр намайг муулаад байж л те. Үгүй харин ч бүр их магтсан гэж. Манай хурц нэрээрээ бол хурц хилтэй хилмгээд олонгой хүн баймаг амьдрал дээр тийм биш шүү дээ. Юу сайндал би чамайг дагуулад үзүр үйлчилгээ үзээ гэж хэлэхэд. За доктор ч сарнаа минь. Одоо байтлаа чи энэ хоёрыг танилцуулсан болж таарах нь уу аа? Наадмаар харин бүгдээрээ танилцаж сайхан найзууд болох байсан юм байна л да. За намсл минь чи хурцыг хатуухан гараар хүмүүжүүлээрээ. Наадах чи ээждээ ирэхэд хамаг юм хийлэгдэг шүү. За ойлголоо эрхэмдээ төрөндөө. Үгүй генерал гэж. Эргэлээ болцгоо. Игээ засуулъя. Надад бол наадам бодогдоод байна. Зүс булаалтсан 3 сумын бүсгүйчүүд хилэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж зоозоо харшуулсан 3 сумын морд ижилсэн юм шиг суман дэлгэрийн гайхуулж хөх торгон бадантай хөлийн 2 асар хэцийн цэнхэр салхинд хээгэн гэт дэрвхэд Ярин хэтэй задгаа 100 бол докторлцсан 9-ийн давааны бөхчүүд наадмын цавралд тэмцэлтлээ. Гүр базар нэрээ мундаг шүү. Монголоо нэрээ мэдэрч бичиж байгаа шүү. Гайхалтай. Шүлгнээс нь морь үрсэж хайрыг үнэрцдэг шүү. Алтан шаргын цэр маань нүдэнд харагдчихлаа. Хатирч саарл морин дээрээ хазгаа духан сууж хоод хаяа нэг харц чалуудаад ах шиг. Йоо. Тэр зэрмаа яах вэ? Чөлөөгөө урдуу өгөөсэй. Тэр гүр базар чи удлаа юу ч чадахгүй сагсалцаал идэг. Болор цом авч чадаагүй үстэй. За. Ард түмэн шүлгийг мэдчихээн, уншиж байна. Гүн чин олны хайр хүндэтгэл гэдэг ямар ч шил савнаас үүдэн шүү. Гэхдээ эндээ чи тэр бэлэг сайхны шүлгээс унштай. Эрчүүдийг та нар хаяач боловш. Эрлэгт явхаас өмнө ханийн жаргал идлүүл. Эр нөхөрч нүгүү бол гэрийн чин зай эзхөрнө. Эрдэм төвгүүд нүгүү бол төрийн чин зай эзхөрнө. Эр зэрэг нүгүү бол эх хорон чин эзхөрнө. Эрчүүдийг та нар хаяач болов өршөөж байна.
эрлэгч явахаас өмнө ханийн жаргал этлүүч. Дээр бүсэн гоёлтой, дээрээ малгаан хиймэртэй. Амдынхан дэргэд цавоочж, аавынхан харцан томоочж, янгийн сэтгэлд нялхарсан ирчүүдийг янжин самууд минь өршөө. Йоо, тэр дуу шүлэг яах вэ? Чөлөө. За та хоёр чи яах вэ? Одоо чөлөөг авд явчихна. Хахан харин муу эхнэрийгээ санааж яах хэцүү л байна. Гэртээ очиод Тамирагийнхын дэрэгд нэг 2 хонцгоод ирэх юмсан. Түгшаха. Та миний чөлөөг авна уу? За болохгүй л үү. Чи өөрөө хурдхан шиг хоторж юм үзэх юмсан тэгээд байсан биз дээ. Хот үзэж яах вэ? Хизээч үзчих болно. Байхгүй агуур дэлгэрмаа ирээд явчихж улаан туг орхихгүй л гэж хайгаад. Хөөе. Чиний тэр улаан туг чи ирэхгүй бахаа. Чи одоо хүлээгээ боллоо тоо. Сүлдээ. Чи яг ч нүний сэтгэлээр тоогоо чиг зоож идэх юм. За. Үндэсний урлагийн наадамд манай ротын залуус амжилттай оролцож төрүүлсэн. Урлагийн багт манай салаанаас 2 байлдагч оролцсон. Тэгэхээр энэ хоёрынхоо чөлөөний хуудсыг бичиж олгоё. Эрхэм ахлах тэсгэгч Дэлхий. За. Би чөлөөгөө байлдагч төвшөнд шилжүүлж болох уу? Эрхэм ахлах тэсгэгч Дэлхий. За. Яах юм бэ? Тэндэр төөрт нөхсөн дээр. Тэгэхээр энэ чи би юу гэж ойлгох болж байна? Эрхэм ахлах тэсгэгч Дэлхий. За. Байлдагч төвшин намайг бодвол их нэртэй гэр бүлтэй хүн. Гэртээ очиод ирвэл зүгээр юм бол гэсэн. Надтай хүн ирж уулзах ёстой юм аа. Байхгүй агуур ирчих гээд байгаа юм. Тэгвэл байлдагч төвшин сүлд 2-т 48 цагийн чөлөөний хуудсыг бичиж олголоо. Ойлголоо. За тэгэхээр чөлөөгөөр гарах хугацаанд гадуур явахдаа хувцас 4-ийн дагуу өмснө. Цагтаа ирсэн байх ёстой. Цагаа зөв боловсон өнгөрөөгөө ирнэ шүү. Байлдагч сүлд. Байлдагч төвшин. Цагаа зөв соёлтой өнгөрүүлнэ шүү. Ойлголоо. За хичээлээ үргэлжлүүлцгээе. Эндвэ. Баярлалаа. Ахын ачи чинь хариулнаа за. За зүгээр дээ. Ирчүүдийн оронд юм байх штэ. Та ач хариулах хэрэггүй. Дүүн дахиад тэмцээнд ороод авчина. За ингээд номон дээр очиж уулзсан юм байж тээ хөрг. Ажилдаа орноо. Бушаа, уух. Ээж рүү газ ярьчих. Байна уу? Байна ээж. Ээжих үү юу? Чөлөөгөр гарцсан уу? Хүн чөлөөгөр гарчлаа. За. Ээж нь одоохон ингэж гарлаа. Ээж миний машин хаана? Машинаар явах гэсэн. Гүй би гэс харин хүнтэй яаралтай уулзах хэрэгтэй байна. Миний хүү ээжийнхээ машинаар л явчаач тээ. Гүй би заавал өөрийнхөө машинаар явнаа. Гүй аав нь чиний машиныг компани гараж тавиулсан шүү дээ. Та аавд хэлээ тэр жолоочороо миний машиныг хүргүүл гэж хэлгэрлээ. За. За, хурдлаараа за. За ээж нь асууя. За бах. За. Одоо нөгөө даваа нь бас ажилдаа яж байгаа та.
Мэдхаарээс хүчээсээ сонсож танд уулзлах уу? Ситэл болох 19:39. Тийм байна, танд уулзлах. За. Би дуудлагын жолооч захиалах гэсэн юм. Байцлан хаана хайгаа таялдаа. За. Сүлдэт майнинг. За, таны захиалгыг хүлээж авлаа. Баярлалаа танд. За. Баярлалаа, дараах болтойроо. Самбана. Амаргүй. Би эмэгтэйчүүдийн бас ингээд хөтлөгч намтай уулзах гэсэн. Та тэр үлдэн үү? Манай явж байгаа юм. Эмэгтэйчүүд засгийн хэд багш намтай хүн болоо хэлсэн. Мэдээ болоо. Надад үсээ хаана юм? Энд дүүс шүү дээ. Баахгүй шүү дээ. Ямар сони юм бэ? Тусгайгийн ахлагч нусгайгийн байгалагчийг тоох уу? Тусгай нусгай хоёрын дүүцэн гэж яаж бодоо вэ? Чиний зөвчнийг авч. Дүндвчтэй тийм ангал гэж байх уу? Би төвшийнхийг л их нэртэйгээ хоёр хонцгоод ирэх гэж бодсон. Чамгаа үргэлж бодоод л харин яг галзуурах чам чинь. Нэг жил гэдэг чинь дөрөө шүү дээ. Хаан явна бүсгүй. Хизээч мартахгүй. Үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. За, залгаа нутгийн хүүхэд байх нэ. Наадам чи одоо өнгөлөг сайхан харагдана. Нэг царай муутай өхөн дагуулаа явахаар наадам ч бүсгүйтэй өнгөтэй харилцах нь аргагүй шүү дээ. Надад бол наадам зүсвалаалцсан гурван сүмийн бүсгүйч. Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй иртгэж зоозоо харшуулсан гурван сүмийн морд ижилсэн юм шиг сумын дэлгэрийн гайхуулж. Тэгвэл манай салаанаас хоёр байдагч орсон. Тэгэхээр энэ хоёрын чөлөөний хуудсыг бичиж олгоё. Цагаа зөв соёлтой өнгөрүүлээ шүү. Эц нотохон ингээд гарлаа. Миний машин хаана? Машинаар явах гэсэн. Би гэж харин хүлдээ яаралтай бол хэрэгтэй байна. Яар одоо юм бэ? Даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах ажисгүй тусгайгийн дачдаа чимбиг эгэл сэргүүл чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг тусгай садаа давшин тулсан садыг давна тусгай садаа авхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тулсан садыг давна Хөлийн зэх
тусгай даалгавар биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бэлэн байна. Садыг давах сарахгүй авхаштай тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна. Тусгай салаа 24-р анги. Минийхөө, ээжэхөө. Сүлдээ. Гэр хоол гэж нь хоол ич. Хоол амжихгүй ээж. Нэр та нэштэй. Яасан бэ? Ээж, би хослол өмсгөө эсвэл чөлөөт ус өмсчихөө. Алийг өмсгөө. Үгүй миний хүч яагаад тогтлоод байгаа юм бэ? Яагаад тогтлоод байгаа? Ээж, хүнд орлцлаа. Хинд? Чи чинь цэрэгт байж хиндээ дурлдаг байна. Цэрэгт эмэгтэй хүн байж болдгоо юм уу? Минийхөө, чи яриа дарагдаад дурлцсан юм биш үсттэй. Танай ангид чинь дарга хувцсан өмсөн эмэгтэйчүүд л найс цаашаа холхиж харагдаад идэг юм ээ лээ. Ээж, номин гээд элитийн батлааны тусгай ангийн дэд ахлагч охин. За. Гэхдээ тэгээд дэд ахлагч гэдэг чинь даргал гэсэн үг үсттэй. Үгүй. Тусгай бодлогын бүр снайперч охин баггүй. Карате гэдэг юм боддоо. Юу өмсгөөж? Нөгөө кинон дээр гараад идэг. Алан хитагчтай хүч үздэг. Тусгайгийн хүүхдүүдийн нэг юм. Яг та одоо зүг ярьж хэлж байна. Чамааг нэг чангахан гарт атгуулах юмсан гэддэг. Аавын чинь хүслэл би илхэндээ. Гэхдээ тэгэхээр миний хүүгээс ихчгсэн үг үү? Би одоо дөнгөж 20-той. Манай өнөх 20-с баг хитрэг баха. Чи чинь уулзаж учирчиж насыг мдээгүй хэрэг үү? Би тэр ерөөсөө уулзаагүй. Одоо анх удаа уулзах гэдэг чинь. Тэгвэл миний ирэх хүүг юу гэж тоож идэг юм чинь? Тусгайгийн тийм мундаг охин юм бол миний хүүг тоохгүй л үү? Тийм байл. Та ямар муухай юм ярьдیں бэ ээж? Битээр дандаа харц тулгардیں юм чи. Хоолн дээр би нэг ширтэлцдэг гэвд та. Надад талаар сайн баха. Юм сэ таалаа зааж гараа. Яг уу. Миний хүүч булчин шүрмсэн зангирсан сайхан ир болох нэ. Ээж бодлоо хүн явуулаад ах юм. Аав чинь цэрэгч явахаар ир хүний бие хаа тэгшрээ сайхан болдгийг гэдсэн. Мөн л хэлсэн байна. Тэхгүй гэж явах те. Өглөөнөөс орой хүртэл гүүж турникэн дээр дандаа сунайлгаа. Бид нар ч зогсоо загуу дасгал хийдэг байхгүй. Тэгэхээр ийм болохгүй гэж явах л. Минийхөө анхны удаага болзоонд очиж байгаа. Тэгээ цэргийн охин дээр очиж байгаа юм чинь. Яа нэг аав чинь чамд Францаас авчирч өгсөн нэг хослол байдаг да. Гялхаар хар. Тийм. Тэрийгэ өмсөд тэгэд ээжтэйгээ хамт явж байгаад авсан нэг судалтай гоё цамц байдаг. Тийм. Тэрийгэ өмсөд сайхан зангаа зүгэд очив. Аль бие ёсны айтаа гаргадна. Тэгэхгүй нэг анхны болзоо ээж тахиисэн муугаа джинс өмсөд очих тавьш. Тийм биз дээ. Ээж. Би энэ халзан толгойтой юм чи хослол зохихгүй юм байна. Тэгэж тийм амар аль бие ёсны хувцлагаас намайг тоохгүй яа. За, ийм сайхан хүүг тоолгүй яа гэх юм. Миний хүү чинь булчин шүрмсэн зангаа сайхан болсон юм. Одоо энэ жил албаа агаад ирэхэд бүр сайхан болох юм байна. Ямар ч их хүнд үрн гамшиг байсан ч гэсэн гайхамшигтай харагдаг гэж өстө үнэн баха. Миний хүү чинь гайхамшиг байдаг. Сайн байна. Амаргүй. Би эмэгтэйчүүдийн насгийн дэд ахлагч намтай уулзах гэсэн. Ойлголоо та тэр үлээнэ үү? За.
Манай ном ямар сонсож байна? Сайн сонсож байна. Өвчтөж засгийн дэд ахлагч номонтой хүн болсоор ирлээ. Мэдээ болоо. Ийм хүүхэн байсан юм бэ? Тийм царайлаг биш л юм байна. Наваад утсан хаана вэ? Сая энд байсан шүү дээ. Баахгүй шүү дээ. Ямар сони юм бэ? Би хоол чаргшил болсон юм даа. Йоо би тэг 13 дугаар ангийн байлдагч л та. Йоо та намайг танихгүй ч үж магадгүй. Яг нөө өдний хоолн дээр тааралддаг. Гэхдээ танихгүйсэн ч зүгээрээ. Таны таньж байна. Йоо одоо өдний хоолны цаг болж байна л да. Хамтдаа хоолнд орох уу гэж л таныг өрөх гэсэн юм. За яах юм бэ? Бид нар эндээ хоолчдаг байхгүй юу? Зөв. Үгүй ээ. Нөгөө байлдагч. Үгүй чи яаж удаж ирдэг залуу вэ? Туяа. Манай нэз чам ямар удаа хүлээсэн гэж бодож байна. Бараг л эндээ битгэрч шахлаа штий. Уучлаарай би нөгөө чөлөө авч чадахгүй байсаар байгаа л одоо ирж байна л та. Чөлөө олдохгүй. Тийм. Гүй чи яасан доожгүй юм тийм ээ. Дэд дөрөвчтэй хажууг анги руу 20 минут яваад ирээ гэд хэлж чадахгүй байна уу? Чи танихчгүй байж хүн загнаад эхлэх юм аа. Загнахгүй яа тийм ээ. Би бол дэд ахлагч. Чи бол байлдагч мөн үү? Ойлголоо дэд ахлагчаа. Танд загнуулъя. Яа тийм бэ? Энэ маа найз охин Туяа. Бид хоёр ахлагчаас сурвалд хамт сурж исэн байхгүй юу? Зөв. Сайн байна уу? Туяа. Ингээд хоёр танилцсан уу? Юу? Намайг сүлдээ гэдэг. 8. Юу, байлдагчаа. Гү чи түрүүчээс хойш ярьж зогсчоод нэг охинтой танилцж чадахгүй байна уу? Хөөе. Туяа. Энэ бол 8. Бот буудлын мэрэгжлийн тусгай хөтлөөний дэд ахлагч хүн дээ. Тусгайгийн ахлагч, нусгайгийн байлдагчийг тоох уу? Тусгай нусгай хоёрын дүүцэн гэж яаж бодоо вэ? Би нусгай биш л дээ. За тоглосон юм аа, тоглосон. Нусгай биш л дээ гин шүү. Би чи яас нэр хит дараахан залуу юм аа. Ийм ч дожгүй л манай нэм өч чаав таахгүй л дээ. Чи Юу? Хоёрыг хамтд нь хоолнд дурж болох уу? Хүүхий, наа чи яасан сайхан санаа. Хүргэн хүү хүчтэй хүзүний мах мүлжүүртэй гихчээр. Алив явъя. За явцгаах. Үгүй явъя, хоолнд оръё. Анхных нь болцсон анхны. Тэгвэл ч та хоёрыг салгахад амархан л юм байна. Чамд ч тэгж амархан суулаа тавьж өгөхгүй шүү. Чамтайгаа байх ямар гоё юм бэ? Надад ямар хэцүү байдаг гэсэн гэж. Чамаагаа өрүүлж бодоод л харин яг галзуурах ч юм чинь. Нэг жил гэдэг чинь дороо штэ. 2 сар 15 хоног нэг мэд хөдөл өнгөрч гэж. Дахиад 9 сар 15 хоног хүртлээ. Хэд хоног үлдчихэн гэж? 285 хоног. Яаж энэ халуун хоногийг чамаагаар өнгөрүүлэн дээ? Би ч гэсэн чамаагаа ямар их санддаг гэж.
Өглөө зүүдлээс ирэхээр чи яг дэргэд байхгүй болохоор ямар их гомдолтой байдаг гэж. Алуу. Гараа үзэлдөө. Идэж гисэн дээ. Манай дэндээ лааны тасаар юмчиж гисэн. Ёстой хурд идэх юм байна лээ. Чи юу ингэж зовооч гэжтэй. Хизээс өвлөө өрөн боллоо. Өвлөө өргөн чи. Хэр хүн болгонд цэргийн алба хаах хэрэгтэй байдаг үстэй. Чи цэргийн албыг үзээ адал идэг байсан. Хизээ хайртай болчихоо. Биеэрээ туулаад ирэхээр шал өөр юм байна лээ. Ёстой л хурц захирагч гэр хүмүүсийн хийдэг ажил. Чичсэн. Ялгааг л ир хүн штий. Толгойтой, ухаантай, бөр сүртэй. Надталаа чих нэр хүн шиг үлгэр жишээ гэж боддог. Тамира. Би зэрэгт явахаас өмнө ямар сул дор байсан бэ? Айрамд очиж л өөрийгөө мэдлээ. За. Хүн болгон заавал мундаг булчиндаг байх албагүй шүү дээ. Одоо ч н оюуханаар бүгдээ шийддэг цаг болсон. Гэхдээ л ухаан дээр эрүүл чирэг биетэй үлдээ гоё үстэй. За тийм дээ тийм. Гэхдээ л чи минь хахар цэжтэй. Надтай л уур шиг нөмөртэй ир хүн. Хүүшээ. Гэхдээ та хоёр чи ширтэлцээ дуусаагүй л нөө. Хоолн дээр ширтэлцээр гад бүр зуршил олгоч шүү. Миний хувьд өдрийн олноос маргааш өдрийн олыг хүлээнэ гэдэг амьдралын минь бүр утга учир болсон байлаа шүү. Тэгэхээр хідэмхий хүн байх нэ. Үгүй ээ. Идэхтэй гол нь бишээ. Идэхтэй ширтэлтэй гол нь гэдэг шилөө. Үгүй ингээд хоёр хизэнээс эхэлж ширтэлцлээ. Би бүр мартчихжээ. Яа. Байлтагч сүлд өөрийнхөө тухай яар да. Гүцтэй. Хүй. Ингээд чи байлтагчийн цалингаар үнэтэй машин тансаг хоолоор дайлаад байна уу? Аль эсвэл алтны уурхаатай хүн үү? Үгүй. Манай аав нэг жоншны уурхаатай. Гэхдээ энэ ч нэх гол бишэлтэй. Би хүүхэд байхасаа эхлээд хөгжим бас онгоц сорьдох дуртай байсан. Тэгээд нисэгч болно гэж мөрөддөг байсан. Яагаад тэг өнгөрсөн цаг дээр яриад байгаа? Одоо ч бүх юм өнгөрсөн бахад урд нь би болно нисэж болно гэж мөрөддөг байсан чинь одоо зүгээр байлдагч болсон л явж байна. Би ч ямаг судалсан. Аавч их ухаантай хүн юм аа. Хүүгээ хүмүүжүүлнэ гээд зэрэгт ирүүлээд байлдагч болгочдөг. Чи ч их ухаантай хөхөд. Аавынхаа өгөнд ороод бор байлдагч болоод жижүүрээ шал ярчин гэдэг чинь тийм биз дээ. Гэтэ би чамайг судлаад ирж гуугаагүй шүү. Би найз өөрөө олол мэдчихсэн байсан. Тэгтээ би сайн хөвт биш хөө. Аавыгаа сургууль сур гэж яхад нь сурахгүй баахан зоос. Харин ч муу хөвт баг. Үгүй гэхдээ яг гэсэн албанд нь явсан л юм штий. Чи их сайн хөвтэй. Ерөө сүүлийн үед би чамайг их хүндэлдэг болоод байгаа шүү. Тэгтээ найз нэг үннийг хэлэхэд явъя гэж зэрэгт яваагүй маа. Аав намайг уул уурхайн чиглэлээр сур гэд захиргаадад харна. Би угаасаа сурах дургүй болохоор хаашиж явсан яах вэ гэж бол тэгээд зэрэгт явцсан. Аав чинь чамайг уул уурхай мэрэгчлэр сур гэж захиргаадад байгаа юм уу? Тэгсэн л дээ. Гэхдээ одоо бодоод хахад аав компанийнхаа төлөө ирээдүг нь бодоод намайг тийм мэрэгчлэр сургах гэжсэн зөв ч юм шиг. Хөөе. Чи урд нь ийм тансаг хоол идэж сурсан хөхөд одоо цэргийн галтгооны хоолыг яаж идэж байна? Цэрэгт анх очиод
цэргээ бол хараад доггүй сүрдгэлээ. Тэгээ авахт сүулдэ дасцсан. Өдөр шөнөгөл бэлтгэл хийгээл гарч гүгээд гарч хоолны мангас болцсон юм лээ шүү дээ. Хөөе байлтгчаа. Чи үнэн хэлтэй. Манай нөмөд нэрээ сайн болчоо ширтээд байна уу? Аль эсвэл найзаар минь жоохон зугаацчаад зүгтах санаатай байна уу чи? Тоя. Гэртгэн шиг муу санаа ярилцсан дээр үсттэй. Тэгээс үлдээ. Юунда худлаа энэс юм бэ? Манай нөмө хөөрхөн охин шүү. Байлтаа тоя. Нама. Би чамайг цаг үргэлжлэх боддог байсан. Чи надад таалагддаг. Сая хэдэн өдөр чөлөөгөө хүлээхэд ямар их хэцүүсэн гэж ядж яхад цаг нь явж өгдөг. Манай нөмөө ч гэсэн чамд ямар их сайн гэж хаяа байхгүй болохоор чи ямар их өгүүлдэг гэж бодож байна. Яа нэ. Хөөе. Ингээд чи анх удаа чөлөө авах гэж худлаа яриад байгаа юм биш үү? 2 удаа 3 4 хоногор алга болоо өстэй тий. Үгүй. Би чөлөө аваагүй. Анх бол хөлөө олгоод тэгээд имлэг 4 хонсон байхгүй юу? Тэгээд имлэгийн цаохоор тойрыг хоолндоо ирж байгааг явж байгааг бас дандаа хардаг байсан. Тийм би. Тэгээд дараагийнх дээр нь хайцсан. Дараагийнх дээр нь найзтайгаа муудалцаад сахилгад 3 хонсон юм аа. Өө хөөхий. Гэн чи нэлээ цахилахгүй ирэх нэ. За тийм дээ. Эхтээ бас судлаа хэлэхгүй. Муудалцчаад дараа нь эвлэрдэг л үсттэй. Ангоро. Андруу. Анута заавалбо. Энд чи тэгж байгаа сонио биш бай. Яасан орлогч? 48 цагийн чөлөөг авчаад хүнд өгчдөг тийм ангаа хөнгөж байх уу? Би төвшийнхийг л их нэртэйгээ 2 хонцгоод ирэх гэж бодсон. Намайг дөрөм цээжлэхэд махаа идэж хахад их тосолсон хүн дээ. Ганц удаа ч ихсэн ачийг хариулъя та. Нэрээ чинээрээ тийм нөмөр энэ жил нэр хэд тавьсан бэ? 2 аригтай гэсэн шүү. Миний бууралмаар хизээ төрүүлж намайг баярлуулах юм бүү мэд. Энэ жил гурвалсан гинлээ. Уг нь амаа үзүүддэг байсан атуул та. Тийм үү? Сүлд байхгүй болохоор маргалах хүнгүй. Хэцүү байна. Нэрээ тийм байх шүү. Улаан тог гэж. Наатаа хий. За эхлэе. За. 1 2 3 4 5 Төвшөө. Хараа гаргуулж гин үү? Хурцлаараа хоол болчихлоо. Харин хоолоо арилж бай за. Хараа болж гин үү? Гарлаа. Хурцлаач дээ. Гоё. Ард амьдрч үнэхээр сайхан байна шүү. Хардгийн шүү. Чи юм л болол ард гэж ярьдаг болчихож намайг хүртэл ард гэж ад үзнэ гэж. За хаанастай. Миний харин хийс аваад харин намттай юм шүү. Харин зэрэгээс халагдчихад дахиад хаашаа явахгүй. Үргэлж чамтайгаа хамт энэ за. Харин бүр ихэндээ чамайг араа зур хөвддөг байсан шүү. Хамаг гэдэг хүсэн цутгачихсан. Хуульчих шахам гүйж ирээд л
Намайг үйлж хэлээ. Хэдээд яах вэ? Би ч ихэндээ сэтгэл санаагаар унаад яхаа шимхий болчиход байсан. Харин одоо дасгалуудаа нэг нэгээр сураад л байгаа. Хөөе. Би тэр сайхан дуулдаг хөтөний өгч хийгчтэй найз болсон шүү дээ. Өө тийм үү? Айс цан сайтай их сайхан хүн байна лээ. Харин чи тэр компани захирлын үтийн сайн найзлаараа заяа. Зэрэгс халагдаж ирээд компанид нь орж байгаа утгагүй юу? Төрөө алханд орж чадаач үгүй ч юм. Тийм эцтэй. Би ашиг харж хүнтэй нөхөрлж чадахгүй. Тэр сүлд чи их цантай юу? Үгүй. Зарим юм дээр их цан цугалцах гээд байгаа юм бэ. Гэхдээ намайг үг хэлэхээр үг ихсэн авдгаа. Баян хангалуун амьдрал дээр жаахан эвдрэх гээд ахаар наав нь сэрэгт явуулчихсан юм лээ. Тийм баха. Тэр аав нь лав ширүүн болтой гэх шүү. Надад л нэг таалагдаагүй. Харин ээжний хайр цан сайтай сайхан авгаа юм лээ. Их энгийн. Би чинь баяа айлаа агаачулыг их ямсгаар тиймэрхүү хүмүүс идэм болоо гэж батсан чинь надад л атгийг санагдаад. Хүн болгоо адилгүй шүү дээ. Баян хүн болгонд хямсгаар байна гэж юу яах вэ? Тэр хүмүүс цаа хувцсан янзын тансаг. Бар ганц цослон хүртэл сая төгрөг хүрэх баха. Тий. Чим хурдан байжаад надад тийм хувц авч өгөл дөө. За баячин юу юм бэ? Харин тусдаа өөр нэгэн орон сууцтай болцоход аз жаргалтай амьдрах юмсан гэж бодох юм. Тэгвэл гоёо. Би ганц орой байртаа олцоход тусдаа гарчсан байна гэж зүудэлт шүү дээ. Санж явахад бүтэн гэдгийг шүү дээ. Ард тоолч сайхан хамттай шүү. Сайд. Харин гараа гаргаж хийсэн. Сайн байна уу гэж. Сайн байна уу? Та энд юу хийж байгаа юм? Чи яачих вэ? Наад царай чи ухаа цайчихлаа. Чи намайг оруулахгүй юм. Үгүй одоо надад тэр хүн ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би таныг өрөөнд оруулж чадахгүй уучлаарай. Би юу болоо? Уул нь ороод ганц сая кофе уугаа гарч болдгсан. Би та чи юу болчихоо тий? Би ямар таныг бариад авах гэж байгаа юм шүү дээ. Харин тийм ээ би ойлгож байна уу? Над дээр одоо хүн ирэх чинь гэж би танд хэлсэн шүү дээ. Мааслагшаа. Би таны доктор бичиж байгаа сэдвээр овоо материал интернет зөвлөөр авчихсан байна. Бас зарим нь орчуулчихсан байна. Энэ зөөрийн хаардан дээр аваад ирсэн тавуулд авчих уу? За баярлалаа. Та над руу мэйлдчих. Та их сонин хүн юм. Хамт ажилладаг хүн ирчгээд таны гэрийн хаалганы өрдөн дээр зогсоод байт. Харин ойлгож байна шүү дээ. Би танд туслах гэж явж байдаг. Та ингэж хандж байх. Би ойлгож байна. За уртгах шиг болчих. Би танд уртгах шиг сайн ярьлаа тэгээ.
Хуулаа дуусчихсан. Тэглээ. Хүн тус олох гэж ирчээд хөөдөд гараа явах чинь. Яасан ч эвгүй байдгийг хараагүй дээ. Үгүй дандаа гашаа би танд хэлсэн шүү дээ. Над дээр одоо хүн ирэх гээд байна гэд би танд учрал хэлнэ үсттэй. Би ямар тэр хүний чинь хазаад авах гэж байгаа юм шүү дээ. Баярлалаа. Сайхан байна. Би наа юм чи бариад өгөө. Энэ машин дээрээ тавьж гал цоожил чинь үсттэй. Энэ толгой ерөөсөө ажиллахаа байж. Дурлсан хүний толгой муу ажилт юм уу? Наа тоорч ихрий чи харуул амтшгүй байна. Та зөв таалаа. Туслах гэсэн баярлалаа хөө. Зүгээрээ. Явна бүсгүй. Мэдхгүй. Жингүүд эдлээ. Ямар гоё юм бэ? Орой олж ажил тарна гэхээс цаг явж өнгөрөхгүй маа. Тогтоох шиг хичээл. Чиний хажуугаар хөврөдлээсэн. Түрүүн чам гайхал хараад байсан. Яа би анзаараагүй штэ. Юу гэж бодсон болоо? Дурлцгаж л гэж бодоод өөр юу гэж бодлоо юм. Хичмээр юм аа. Гэхдээ найзгаа юм жаргалтай байхыг харах сайхан байна. Яа, найзан чамаас нэг юм гоё. Чи арай сүлдэг эрэхтэн битгий хамт явдаг хөө. Чи заримдаа хитрхи шулуухан яриад хүү ичээгээд байх юм аа. Надтай хамт явах тусмаа чамд үлзээтэй. Би сүлдээ чамд хайртай гэж хэлүүлээгүй юм аа гэхэд хоёр энэ талаар ярьж хэмжээг байгаа. Харин чи энэ найзтайдаа баярлах хэрэгтэй юм шүү. Би чам шиг найзтайдаа баярлалдаг. Гэтэ заримдаа өмнөөс чинь ичих хэцүү юм. Би байгаагүй юм гэхэд чи хизээс үл надад хайртай гэж хэлэх байхаа би гойрдоо зогсож байгаа та. Тэр итэл хоёр танилцч хэмжээг байгаа шүү. Нааг өчгөд яалаа. Би өөрөө хоол идэж чадахгүй нэг явуулах гэсэн мэт. Онгоо хүмүүс чи болдоо. Үгүй амт сонсчлаа шүү дээ. Сонсчлаа. 20 хүрчгээд дэлхийн дээд амжилтын номд бичих жоо бүсгүй. Хүмүүс мэдгээл дээ яа тийм. Аяах л да. Хичээг арчаана. Сүлдийг орой эрэхт найз нь явахгүй. Яалаа гэж гас найзтай шавар хаах уу? Залуусын замыг засаад өглөө. Цаашдаа амьдралаа өөртөө амжилт юм байгаас. Амьдралаа амжуулна гин шүү. Цаг яагаад явахгүй юм бэ? Сүлдэгтээ сайн залуу тийм ээ. Надад л баярхаж ихэрсэн байдал ажиглагдаагүй шүү. Ийм залууч хоордоо. Сайн залуугаасаа гэж л бурханд найдаж байна да. Миний найз ч азтай бүсгүй шүү.
Манай энэ хавийн орчиг сайхан шүү. Би ишээ байн галхаж ирдэг. Өглөөгөр агаар нь ямар сайхан байдаг гэж. Чиний нүснээс ч үнэр ямар сайхан юм бэ? Өчигдөр гэртээ хэвтэж байсан чинь чинь үнэр бодогдоод ерөөсөө салдгүй. Өнөөдөр арай чүүл гэж нэг 6 цаг болголоо. Сурагчийн дурлал сурлагын дайсан гэж өнөө үг баха. Энэ янзаараа бол миний доктор хамгаалалт хойшлогдох бах уу? Хөгшөрсөн оноо хүн тайртай болох. Сэтгэлийг хөөрөлд автдаг юм уу да янз нь. За яшгаа өгшин бахтай яадгийг. Битгий тэгж ярил л да, бид нар чинь залуу хүмүүс эцтэй. За би бурууга хүлээе дээ, хүлээе. Тэнд их гоё газар байна. Хоёулаа тийш очицох уу? Тийш юу? Аа. За тий. Ирчүүд их сонио хүмүүс юм аа. Яаж юм? Би анх таныг хараад татагцсан. Дүүгээ ирэх нэрээдлээр дахин гүйж ирээд өөрийг ч ингээд хахад анзаарахгүй өнгөрөөл. Би анх чамаг бууз өрөөд ирэхээр чинь жоохон анзаарсан юм болоо да. Хоолнцор болохоор ч тэр юм болов. Өөрийгөө бодохоор ичмэр ч юм шиг 90 араас өөрөө гүйгээд. Над чиг манай хүнтэй ингэж харьцахгүй болохгүй байсан байхад. Харин чи зөрөгтэй тулдаад би тэр өнөөдөр үдэд ингэ сууж байна. Тэрнээс ч намайг хүлээсэн байвал мэдгүй байсан байхад. Өөрийгөө бодохоор ичмэр ч юм шиг. Наадмаар учрах хөвцгөлтэй байсан байлгүй дээ. Би наадмыг эзэж мартахгүй. Чамтай хамт ингээд хотоор зугаалж ирэхээр юус итгэж өгөхгүй маа. Би чамайг сэргийн анги дээр анх харснаас хойш өдөр болгон боддог байсан. Нэр хэлгээд. Танаа туяа нэр үнэхээр галзаа өхөн шүү. Яасан? Намайг тэгсэн шүү. Чи рүү номин гомдоод гэл юм бол би чамайг өстө болгож өгнө шүү гэсэн. Манай туяа чинь юмгүй.
цааш гоохгүй байгаа. Зүгээр л болсон шүү хэлчихдэг байхгүй юу? Харин тийм шүү. Мама. Би чамд нэг юм хэлсэн байна. Юу? Юу? Ихэмдэд авах таны тушаалаар байлдаг зүйл ирлээ. Бат. Эрхэмдэд авах таны өнгийг төвшөнө гэ. Берлин рүү нисэж явахгүй юу? Би тэгвэл чамайг тамираа шиг хардсан шүү. Яагаад? Шугам ухаан 15 минут жижиг гадаа. Зам төвчтэй байсан болохоор төвчсөн гарсан болно. Улаанбаатар хотод зам төвчтэй байлгаа би мэдгүй юм уу? 3 оны хугацаанд 0-оор огаасны өрөө цэвэрлэг. Чи их нэртэй хүний нууц замраг болж болоож байгаа юм шиг үстэй. Эхнэр нь найз өхнөл гэж танилцуулсан шүү дээ. Тэгсэн чсэн тийм сайхан залуу. Тэр муу яа итэ хүний хаюул таар. Чи чамаага сэтгэл зүйчд өдөрдгөр байна гэдэг юм шиг. Тэгэх юм бол цаад чинь шууд ойрлоо чараад гашгав. Харин ах нь өөрөө толгой оруулсны дараа шууд тавил. Уцаа доос тавхад яа. Дээр ирээд байна уу? Өөр хүн дээр ирээд байна уу? Танаа одынхаа яадгийг мэдэхгүй. Манай өдөө бол эмэгтэй нь эрэгтэйгээ араас хөлөө угаж хүрхийг зөвшөөрдөг. Чи ямар хөөрхөн юм бэ? Би нэрээ цэргийн зарлангаа хадгална гэж бодож байгаа. Тэр зарлан бол миний хайр дуудсан зарлан.